За бид нар ингээд сонсгол их сайхан яриад байгаа маа. Ингээл айгүй хямдхан юм ингээл насаараа авч явах юм шиг. Тэгэл бид хидл хийчлээ гэл ингээд идэг. Тэгээ тодорхой хугацаа өнгөрсний дараа бол яг түрүүний яриад байсан шиг юм болж байгаа юм л да. Бус газрууд одоо дэлхийн зах зээлийн үнээр онгоцны төлшийг $1000 авдаг байсан бол манайх л болохоор 1600-700-аар авдаг байх шүү дээ. Тийм байсан гэж саяны хүн хариулж л байна шүү дээ. Тэгээ одоо манайд ганцхан л юм алга. Хариуцлага гэдэг юм чи алга. За тэр онгоцны буудлага гэж байна. Олон улсын онгоцны буудлыг маш үнэтэй барьсан гэдэг. Зээлийн хөрөнгөөр. Гэтэл хараа л да. Яг тэр тоног төхөөрөмж нь бас шаардлага хангахгүй юм байгаа байхгүй юу? Ахаал хийн гээл $70 сая хэрэгтэй л гэж. За тэгээд ийм байгаа. Хэрвээ зах зээлийн үнээр одоо ямар үнээр аваад гэрээ хилцээр байхгүй бол аваад байгаа шүү дээ. Тэгээ болж л байгаа юм чинь тэгээ аваад иж болдгоо юм уу? Заавал тэгж гэрээ хилцээр хийх шаардлага байд юм уу? Тэгээ энэ улсын хурлаар батлуулах хэрэг байгаа юм уу? Тэгээ ингэдэг л дээ манайхан өөрөөсөө хоёр гүшийнхаа хүмүүс рүү гүйж очоод янз бүрийн юм ярьж хаад янз бүрийн гэрээ хичдэг. Тэгээ эргээ дараа нь гэрээгээ биелүүлдэг. Тэгээ тэрний заавал нэг муухай юм байж байдаг. За жишээлбэл саяны энэ гэрээ чинь тэгээд маргаан гарвал хаана хандах юм? Ямар улсын шүүх мөхөд хандах юм? Ямар улсын арбитрт хандах юм? Тэр мэр чинь байгаа юу? Тэр Белорусын арбитр өөрчлөсөн үү? Тэр хоёр одоо ямар ялгаа байгаа? Ямар ч ялгаа байхгүй шүү дээ. Гэх мэт ингэ. Тэгээ энийг олон улсын гэрээ гэх юм уу? Тэгээ одоо улсын хурлаар энийг сойрхон батлна гэх юм уу? Иймэрхүү тоглоомтой юмнуудаа болчмоор байгаа маа. Тэр харбины гэрээг батлаа л гэсэн, сойрхлоо батлуулаад гэсэн. Тэгээ тухайн үедээ үнэн байхгүй гэсэн үнийг хийчихсэн л байсан юм л шүү дээ. Тэгэл тэрийг нууж хааж ярина. Ямар хэрэгтэй. Бидний давуу талчин харин улсын хурал дээр ярьдаг, хилцдэг, энийг хэлдэг байх чинь та нарт хэрэгтэй байхгүй да. Энэ улс оронд хэрэгтэй. Ийм л юм байгаа. Энэ бол шаардлагагүй зүйл гэж бодоод ах юм. Тэр хийдэг бол компани хоорондоо хийгээд явдаг юм байгаа биз. Заавал одоо тэгээ засгийн газар нь оруулж ирээл улсын хурлын сойрхон батлаа. Хэрвээ одоо дайнтай л байгаа шүү дээ. Парс можор гэж асуудал байдаг. Хэрвээ тэр гэрээгээ биелүүлэхгүй яах юм? Зах зээлийн үнээр байх юм бол 10 хэдэн жилээр хийж яах юм? Ямар ч утгагүй юм биш наа заалт утчих. Энэ гэрээгээ хийсээ хийгээгүй тэгээд баг үнээр авч чадаад байгаа юм бол аваад явъя л да. Угаасаа хоригтой л байгаа шүү дээ. Тэг ганцхан орно. За гамт гүшүүний одоо Монгол улс маань хоёр хөөрштэй тэгээд өөр хаанаас ч дооруулж ирэх юм сайн мэдэхгүй л. 97% нь Орсын холбооны усаас авч байгаа. Тэгээд урд төршөөсөө бид нараас авах бодлоо бомтуудаа нэмж байгаа. Урд төрш маань бол үргэлжийн дутагдaltaй байдаг. Реэкспорт бас их төвөгтэй байдаг. Үн нэмэгддэг, тээврийн өртөг нэмэгддэг. Бага боломж маань л юм. Манай одоо оршин байгаа нөхцөл маань л юм. Хоёрдугаар гэрээ хийхгүй бол дэлхийн нийтийн нөхцөл байдал 50 бус байна. Засгийн газар хоорондын хилцээр хийхгүй бол байсгээд хаагдчихад байна. Нийлүүл тэгдэхгүй байна. Үннийг хэлэхэд сүүлийн хэдэн жил бол энэ шатхуун бид нар 100% хамраат, хоёрдугаар тесрэх бодис 100% хараад одоо нийлүүлдэг. За эндээс бид нар бол одоо энэ үйлдвэрээ бариад дуусаад бас дотоодынхаа хэрэглээний 50 орчим хувийг хангадаг болтлоо. Өөр боломж алга. Бидний хувьд бол засгийн газар хоорондын хилцээр хийхгүй бол бид нар цаашдаа бол танаа доктортой нийлүүлж чадахгүй шүү гэдэг шууд тийм байр суурийг авдаг. Одоо бол нэг гуйж түгээл явж байгаа. Орсын холбооны улс маань бол биднийг одоо сайн хуршийнхоо хүрээнд үнэхээр хүнд нөхцлүүдэд бол өөрсдийнхөө дотоодын хомслыг үл тоон биднэрт бол 100% нийлүүлээл явж байгаа. Бас талархалтай хандах хэрэгтэй байх гэж бодож байна. Зүгээр одоо улсынхаа эрх ашигын үүднээс илж шүү. Дамдын нэмээ үүднээс биш. Хоёрдугаарт үнэтэй байсан тухай манай газрын дарга хэлсэн мэдээлэл бол төрийн өмчийн компани байхаас өмнөх үеийн асуудал, хувийн аж ахуй нэгж авч явж явах үеийн асуудал. Та санаж байгаа бол бид нэр 2022 оны парламентд сууж агаад Мэргван гэдэг компани одоо зах зээлийн үнээс 40% илүү нийлүүлж байгаа асуудал яригдчихэж бид энэ төрийн өмчлөлт компанийг бүгдээрээ ярьж агаад байгуулж байсан, шийдвэр гарч байсан тухай үед. За маргаантай холбоотой асуудлыг бол бид Орос анх ирсэн төсөл нь одоо өнгөрсөн оны хавар
орж ирсэн төсөл нь Туан саадын үед орж ирж ирсэн төсөл бол Орос улбаны улсын арбитраар байсан. За тэр үед бас нэлээд шүүмж дагуулсан. Ингээд бид ярилцж байгаад Орос улбаны улсад Казахстан эсвэл Беларусь гэсэн санал тавьсан. Оросын гадаад хэргийн яамнаас тодруулсан тусгаар тогтносон найрамд харилцаатай улс учраас одоо Беларусын саналаар явъя гэдэг ийм шийдэлтэй л байгаа. Би одоо Орос улбаны бүтэн одоо тусгаар тогтносон улсыг ямар ялгаа байгаа юм гэж бол хэлж чадахгүй байна. Парламентын тендер дээрээс ийм л. За яг хөө тэр Казахстанаас авч болохгүй юу? За сав суулгаа яагаад бэлдээгүй? Сав суулгаа бэлтцсэн байсан бол тэр чинь үн баг үед нь сая уртлын улсыг ярьчлаа те. Хөрш орноо. Гэхдээ тэнд ч одоо 10 жилээр нөхцөлдөг шүү дээ. Түнш бензинэ. Японч бүр одоо бас 10 жилээр нөхцөлж байгаа шүү дээ. Гэхдээ тийм сайн үлгэр шиг авал та. Тэгэд нэг компаниас, нэг орноос ийм хараад ийм зүйл хийчээд дараа нь одоо тэгээд бид нар хямдхан авч чадлаа гэж жагаад асуудал гардаг. Тэн дээр яг өөрсдийнхөө хэрэгшгийг хамгаалж чадах уу? Чадна гэж бодож байна уу? Беларуст бол за амт гүшүүнээ би одоо сайдын ажил хийгээд жил хүрээгүй байна. Энэ хугацаанд ямар ч байсан тусгаас хууль гаргуулад нөөцийн саваа хийх одоо Монгол улсын хувьд анхны бодлого гаргаад татаас өгөөд аж ахуй нэгжүүдээр саваа нэмүүлээд явж байгаа. Өмнөхийг одоо сайн мэдэхгүй юм аа. За бас оролдлогууд байсан юм билээ өөрөөр бас манай хэрэглээч их огцон өсөд байна л да. Тэгээд уул уурхаан үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрчимжээд явж байгаа учраас энэ хэрэглээ их огцон өсчөөд. Тэгээ энэ ямар ч үсний 3 сарын нөөцөө хадгалдаг савтаа болох юм бодлогыг 28 он болтол хэрэгжүүлнэ. Та бүгдийн маань дэмжлэг их орж байгаа дэх баярлж байгаа. Казахстан улсаас бас авах тухай асуудал яригдчихээн. Тээвэртэй холбоотой асуудал нь туйлын хүнд байдаг. Их хүнд байдаг. Оросоор дамжуулж авдаг. Ганц нэг удаа авч ирсэн тохиолдол бий. Гэхдээ Казахстан улс дотооддоо хомсдолтой экспортлохгүй байна. За яг энэ гэрээ хэлцээрүүд манайхаа өөрсдөө гүйчж бол янз бүрийн байдлаар тэгэн ингэнгээл энэ ч одоо Хүүтэн ерөнхийлөгч ирэхэд 24 онд л яригдчихсэн юм байна шүү дээ. Тэгээ одоо өнөөдөр чи 26 он шүү дээ. Нөхцөл байдал өөр л болсон байгаа. Ахаад нэг хэдэн сарын дараа нөхцөл байдал бүр өөр болно. Одоо хойд хурш маань дайнтай л байна. Хуучин бол зэргийн тусгай ажиллагаагаа бид нэр хэлж чаддаг л байсан. Одоо бол дайн. Хоригтой байгаа. Тэгээд юу яахад бол ер нь хуулийн гөвчлэл ажил төрлийг сайн амжуулаад ирдэг штэ. Маш хямдхан бензин авч яах гэдэг юм. Агаарын төлс авч яах гэдэг юм. Тэгээ тийм л юм бол одоо тэгээд яагаад өнгөрсөн намар энэ бензин төлсөн тасалдаад байсан. Яагаад одоо онгоцны плетийн үн чинь буудгүй юм. Тийм хямдхан аваад байгаа юм бол тэгээд плетнийхээ үнийг буулгал та. Мят чинь тэрийн өмчтэй компани бичтэй. Гэх мэтлэнгийн. За тэр Мон атом, Орос атом хоёр гэрээ хийгээл баахан ураны төсөл хүнслэл хэрэгжүүлнэ гэсэн тэгээ хотлоо болсон. Тэгээ дараа нь Монгол улс яасан? Монгол улс юу артмал төлж байгаа байхгүй юу? 60-70 сая долларын төлбөр төлсөн шүү дээ. Тэр гэрээгээ болчлоо гэд. Ийм гарахгүй гэсэн баталгаа байхгүй. Одоо жоохон юм намцсны дараа наатаха ирүүл яасан. Яг одоо ийм хүнд гिचүү бензин төлс тасалдаж магадгүй ч юм уу дэлхийн нийтээрээ байгаа яг ийм үед нь ийм гэрээ хэлцээрээ яриад энэгээр далимдуулаад чонд борооноорч гэдэг үлээ те нэг хүмүүсийн сэтгэл санаа ийм байх үед баталгаатай юм хийх гэж гээд иймэрхүү худлаа өвний юм яриад ингэж яваад хэрэггүй бах уу. Тэгээ ер нь танаач одоо тэгээд сая 24 оны сонгуулиар нэг 35% санал авсан л наам шүү дээ. Ард тамны саналыг тэр бүрэн дүүрээ авцсан те нэг тийм байхгүй шүү дээ. Тэгээд одоо улс орны 15-20 жилийн юмыг тэгээ шийдэд байдаг. Сонгуулийн орон дарсан боллоо да. Тэ. Ийм л байгаа шүү дээ. За тэгээд өмнө одоо 10 жил засаглаж ирсэн тэр сав суулгаа үлдэж явахгүй юугаа хийж ирсэн юм. Яагаад ард түмнийг охирхоод идэв. Тэр мөнгө төгрөгийг одоо одоо дөрөв болсон. Баян өнгөрийн зал хийж шээ.
За эхлээ би ярьчээ. За гоньэр за яг энэрэ инээд биш. Инээд биш ханаад болно шүү. Ер нь бид нар ингээ ил тод юм ярьдаг байх бол зөв юм байгаа. А энийгээ хэлжээж манай их хурал гэдэг чинь ингэдэйн цаанаас нар түмэн шахаж шаарддیں۔ А тэгж ярьж наад гэрээ хэлцээр арай дээр болох ёстой юм байгаа шүү. Тэр үүднээс хандж байгаарэ. Уул нь тэгдэгч байсан. Одоо баахан шинэ гişүүдтэй болцсон тий. Тэр уламжлаа мартсан ч юм уу ямарч байгаа. Нэг тийм ойлгомжгүй байдалтай байна. Манай давуу тал чинь тэр байхгүй да. Энэ хоёр орныхоо дунд. А энэ хоёр гүрш маань дандаа наантай цаантай ханддаг. Бид нар мөнхийн гүршүүд. Юмаа ойлгуулж хийх ёстой. А гэвч тэгдэггүй. Өөрөөсөө нэг сүрхий юм болгож гүйжиж байгаа юм болчдөг. А эцэст хувийн гэмшлэл ийм үед сайн гэрээ хийж чаддаг штэ. Жишээ гэхэд Эрдэнэтийн 49. Тэрний 30 одоо ковид энэ хүртэл одоо бүх хүндрэлүүдийг давлаа штэ. Ийм л байгаа шүү дээ.